сайн байна. Сайн байцгаана уу? Монголын маань боломжлолт үе үлрэн ирсэн аж ахуй маань мэдээж мал аж ахуй. Тэгээд Монгол улс маань угаасаа одоо Монгол хүмбэл өөрөө хөдөө аж ахуй төр дундаа мал аж ахуй дээр үндэслэж ингэж гол тулгуураа болгож ингэж хөгжиж явж байгаа аймаг орон нутаг маань ч гэсэн ингээд бас гол нийтийн засгийн бааз суурь мал сүрэг ингээ байж байгаа. Монгол хүн ер нь тэгээд одоо малтайгаа хилтэйгээ байвал одоо болно гэдэгчлэн энэ одоо том салбарыг том аж ахуйг одоо гардаж авч явах тул бидний хэсээ илүү малчин таа бүгдийн маань одоо хөв нэмэр хичээл зүтгэл одоо гол үүрэг гүйцэтгэж байгаамаа гэдгийг зохиж хэлье. Тийм учраас энэ гол салбарыг авч явж байгаа улс орныхоо уламжлалт аж ахуйг өдөө хүртэл уламжлан авч явж байгаа энэ малчтаа бас Монголын төрөөс үнэлж одоо бас авраг малчин хэмээх энэ сайхан шагналыг сум аймаг улс гэдэг ингээд шатраалан шагнаж ингэж бас урамшуулт юм аа. Тэгээд өнөөдөр та бас энэ аймгийн авраг малчин хэмээх энэ одоо болцсон шалгуурыг хангаж ингээд аймгийн малчин авраг малчин гэж өнөөдрөөс эхлээд дуудагдаж ингэж явахнаа. Тэгээд мэдээж малчин авраг малчин гэдэг бол бас хүлээвтэй хөлгөр дуурайлтай ийм одоо байх хэвээр мэдээж энийг таныг одоо бас хийж чадна гэдэгт итгэж байгаа. За тэгээд энийг одоо аймгийн авраг малчин болсон нийт одоо баг үрэлтгүүнийхээ өмнө аймаг сумын тамирын газруудынхаа нэрийн Сүхбаатарын ард иргэдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргье. За би энэ үнэмлэхний өөрчилж танилцуулъя. Түмэн зогс сумын Лүмб багийн малчин гончос руу овогтой мөнх жаргал танаа. Хөдөө аж ахуйн салбарт олон жил итвэх зүтгэл малч ухаан арга туршлагаараа манлайлан эрдэнэт зөргөө өсгөн үржүүлж болцсон шалгуур үзүүлэлтийг хангасан тулд аймгийн авраг малчнаа шалгаруулж үнэмлэх ингрийн тэмдэг олгоо. Сүхбаатарын аймгийн Сэдэр Идэр бат гэсэн байна. За танд авраг малчин болсонд баяр хүргье. За мэдээж авраг малчныг ингээд сайхан авраг малчны ингрийн тэмдэг дагалддаг. За энэ өвлч бишгүй сайхан өвл болж байна да. Сайхан өвл боллоо. Манай Сүхбаатарын аймаг маань нэг 18 мянган малчин өрх байдгээ. За тэрэн дундаас энэ өвл чинь нэг 29 айл аймгийн авраг малчин хэмээх энэ сайхан эрхэм цолыг авч байгаамаа. Тэгээд та бас энэ жил аймгийн авраг хэмээх ийм сайхан цол авлаа. Та авраг болсон сэтгэлээсээ хуваалцаач та. За. 아니 뭉쳐가는 게 남도안가 덕서 아따가 아가 말 할때 왜 저한테 나이 이런 애들이 또 스타가 애들이 맞아 되잖아. 남도랑가서 말따라 гарсан байна тийм үү? 다윗도 또 진짜 다윗 맞춤 messi. mana aussi авраг тэгч мэрэгчлэн байсан ба. Авч бүр улсын авраг. Тэ авраг мэрэгчлэн. Мэрэгчлээ. Тэ багийн дарга. Хин гэдэг хүн байсан та. Онцгой. Оо за тэгвэл та чи одоо мундаг удамтай. Онцгой юм өгч байгаа гэдэг байна.
Сүүлийн үед ч одоо хүмүүс бас их ярьдаг болж одоо малын тооноос чанарт шилжийа. Малаа одоо чанаржуулъя энэ гэж ярьж байна. Та ер нь малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авж байна? Хаанаас ямар үйлдвэрийн мал авчирч одоо малынхаа үйлдвэр ухсааг сайжруулж байна? Дарнт хөдөлмөр баргуц авчираа ханьда баргуц тавиад үүдийн сайжруулаад ингэж явж байна. Ер нь одоо малчтын ахуй амьдрал ямар хөө байна? Энэ малын одоо үн ханш ямар хөө ах шиг байна? Та ер нь нэг цаашдаа иймэрхүү байгаасаа гэж одоо малчин хүний хувьд бас боддог юм бий л байлгүй дээ, тийм ээ. Байна. Малын үн ханш энэ төр ер нь та бүгдийн хаар ер нь ямар хөө ах шиг байна? Одоо энэ доктортай тэгээд хэвийн байна. Ер нь бол мэдээж одоо аж ахуйн төвхөд малын үн ханш маань доктортай дээр нь бас одоо тодорхой хэмжээр төлөд өндөр байж ш та бүхний амьдралаа залгуулахад бас нэмэртэй болов гэж ингэж бодож штт. Нэмэртэй. Малаараа лэмтэрч байна. Мал аж тусаа хэр өгч байна. Малаа сайхан тортч сайхан мал жоод бидний жаргал да. Тэг манай түмэнгийнхэн чи ер нь дээрээсээ ингээд сайхан өвлжөө бууц юмнуудаа энэ ер нь бас бэлдээд ингээд сурчсан тэр агуулгаараа өвлийг үлийн өмтөө давдаг гэж ингэж бодож байна. Өнгөрсөн жилийн зуднаар ер нь та бүхэн гайгүй давсан уу? Өвлжөө аварж бууц өвлжөө өдрийг харахад бол бас сайхан байна шүү дээ. Энэ өвлийн ер нь өвлжилтийн бэлтгэл ажлын тэр хэр хийв? Хийс бэлтгэлээ бэлдээд мянгаан хураагаад тэжээд тоонгараа аваад тэгээд базаад хэвтэндээ тэгээд за одоо тэгээд авраг малчин болсон юм чи мэдээж одоо бусад залуу малчид хавьорт байгаа малчтай үлгэр дуурайлтаа тэднийгээ бас зааж сургах чиглүүлэх энэ төргээд одоо танд бас том уураг оногдож байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд залуу малчтай захиж хэлэх ер нь одоо нутгийнхандаа бас энэ бид хоёрын ярилцлагууд ингээд цагаан сараар энэ төр бас одоо яг сар шинээр энэ төр ингээд гарах юм аа. Тийм учраас залуу малчтай нутгийнхандаа энэ төр сайхан та нэг сар шинийн мэд дэвшүүлээч. за дэвшүүлдэг. За үнжирсэн сумарнуудын дарнастай ирж байгаа 2025 оны модон магазин жилдээ эрүүл эдгээрийн хамрын төлөв төвшин сайхан шилжгээгээ хийдэг да. За танд ч гэсэн баярлалаа. Тэгээд танаа гэрүүлчихсэн эх хондоо эрүүлийн хаз жаргалтай сайн сайхан байхыг хүсээрөөё. Танд дараагийн том цолонд хүрээрэ гэж ингэж өрөөё. Бас танд. За баярлалаа. За хөвгчөн могоо жилийн босгон дээр аймгийн авраг малчин хэмээх одоо эрхэм цолыг хүртсэн мөнх жаргал ахында бид хүмүүс шагнал гардуулаад явж байна. За яг одоо миний хажууд мөнх жаргал ах юм маань том хүү ууган баяр байна. За сайхан үлдэж гинөө. Сайхан үлдэж гинөө. Сайхан. Тэгэхээр өнөөдөр аав нь аймгийн авраг малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Сэтгэгдэл ямар байна? Маш өндөр байна. Нөгөө мэдээж олон жилийн өнөр их хөдөлмөрийн ардаас энэ шагналыг авч байгаа болохоор. Өнгөрсөн жилийн зуудвал ер нь малчдыг чи ер нь хэр сайн малчин бэ гэдгийг ингээд ийм шалгасан жил боллоо штэ тийм ээ. Өнгөрсөн жилийн Сүхбаатар аймагтай байв уу? Ер нь ямар хөө байсан? Түүжлийн үйл ер нь анханасаа их цас оронгуудаа нөөтөн дээр хуралдаад их ороод тэгээд мал идэх өвсгөө болсон. Тэгээд ер нь гашаа хороо сайн бэлтгэл сайтай айлууд гайг өнгөрсөн баг гэж бодож байна. За аав хөө тэгээд ямар тактикаар ер нь тэр зуудыг давв? Аав нь ер нь юу гэж хэлж ийсэн? Тэгээд өвөгөөс дэс захижсэн дунд диж дулаан гэтэл гээд. Тэр л ер нь малын амьд орд юм лээ. Танай хөл их сайхан хашаа ороо пүнцтэй юм байна тийм ээ. Ер нь энийгээ хэдэн жилдээ хэдэн сардаа гэдэг юм уу яаж одоо илүү сайжруулдгийг яаж дулаалдгийг. Тэг энийг энэ жил шинээр барьсан. Тийм үү. Тэг энэ намар түрүү жилийнхээ үг сэлгэж барьсан. Тэгээд нөө шуу дээвэртэй тэгээд дуртлахын дээврийг
силиконын юуэр нард нэвт тусдгаар ийгээд тэгээд нөөвл нар тусангууд гашаа орооны бууц нь хөлдөхгүй. Тэгээд дотроо их дулаах. Тэг их дулаах. Өөрийг чи аав нь хүү маань хотод оюутан байжгаад энэ жилээс ер нь аавтайгаа хамт ер нь аавынхаа энэ мал маллах ухааныг суралцсанаа. Ер нь малчин болоо гэд хүрээд ирсэн гэж байна. Ягаад ер нь энэ малчин болох шийдвэрийг гаргав? Тий аавта туслана гэж одоо дээрэс нь би 10 дугаар ингээд төгсөөд Орос улбаны улс руу малын баг эмчээр сурах явсан. Тэгээд тэрийг төгсч ирээд тэгээд хайст сурж гад одоо 1 жил тутаа төгсөх их эмчээр. Тэгээд аавда туслах гээд 4 жилийн нөө их цууд болсон гээд тэгээд ер нь их юм ботсон. Тэгэхээр одоо малын эмчээр сурж байгаа хүний хувьд ер нь одоо энэ өвлийн хүүтэн цагт ер нь юу гэх юм бэ? Зарим айлууд бол юу гэдэг баг малынхаа шилбэ гэдэр боодог юм байна шүү дээ. Зарим айл нь адууны шүл уулгадаг гэж юм, адууны чансан илгийг бас сул дорой байгаа маландаа дээр өгдөг гэж юм тийм ээ. Танай хувьд ер нь яг ямар арга барилаар малаа тэжээдгүү сул мал байгаа одоо энэ жижигхэн малуудаа тийм ээ. Яаж сайжруулах, тамирт ихэ яаж өгдөг юм? Харин адууны шүлэнд хэвийг зуурж өгнө. Тэгээд гурил шин зуурж өгнө. Тэгээд агандаа бол яг иддэг байдаг. Тэгээд хідээс сурчтай. Тэгээд хідээс сурахаараа усуудгүй гэсэн чинь бараг. Тий. Хэвийг болохоор нөө хэвийг чинь нөө гурилнаас үлдсэн юунууд тахгүй. Тэгээд нөө гурил нь болохоор хамаагүй ашиг шинтэй гээд яг тийм хүүтэн мал дорчингууд буцагддаг болохоор тиймэрхүү аргаар л ер нь дэвшлүүлнэ. Тэгэхээр ууг маярын хувьд бас хоёр хөөрхөн охин дүүтэй юм биш үү тийм ээ. За дүү нартаа юу хийл зогч гин баг дүүнүүл нилээ ирэх аав ах хоёртой наалдаад л ингэ байж гин. Манай бат том дүү энэ жил 12-оор төгснө. Ямар мэрэгчлэлтэй болно гэж. Манай хуульч болно гэдэг өөрөө хүсэж болохоор хүссэн мэрэгчлэлийн дагуулыг явна гэж бодож байгаа. Баг дүүгийн хувьд. Баг дүүгийн хувьд одоохондоо тэгээд дөнгөж 2 дугаар анги болохоор өөрөө өстөн болж байгаад эхлээд л байна. Ер нь одоо хоёр дүүгийн хувьд сайн ах, аавынхаа хувьд одоо сайн хүү байх одоо маш том өндөр үүрэг хариуцлага ирчихлээ тийм ээ. Ер нь цаашдын зорилго нь юу вэ? Цаашдаа ямар ч хоёр дүүгээ хөлийн гарын ганц хөлийн дөрөв. Тэгээд аавынхаа үлдсэн их мал чухаан юу цаашд нь өлөөлөө явна гэж бодож байгаа. За баярлалаа. Нийт телевиз үзэгчдэд сар шинийн мэдчилгээ төвшүүлэх үү? За тэгээ. За нийт телевизээр үзэж байгаа Монголын ард түмэндээ модон могоо жилийн сар шинийн баярын мэнд хүргье. Сайхан шинэлцгээгээрэй. За танилцъя хөө. Хэн бэ? Сэгцэгаагийн төвлө. Хэдэн настай вэ? 9 настай. Энэ одоо яриа авч явах чинь ард одоо юу хийгээд байна? Жон саргаал. Сургаал. Энэ одоо унаг юм уу, дааг юм уу, юу юм? Сарва. За сарва гэдэг чи одоо яг юу гэсэн үг вэ? Одоо даал. Дааgal гэсэн үг юу юм? За хизэнээс л жирийн даага номхруулв. Өнөглөл. Тийм үү? Ийм хурдноо. За жир нь одоо энэ дааг адууг одоо эмнэг адуугийн сургахын аргыг хинээс сурваа? Яаж сурсан юм? Хэд аах нараас л. Тийм үү? Аав ах нар нь харж байгаа дэр нь юу хийж чинь? Юу гэж хэлж чинь? Сайн гавчаарай л. Сайн хавчаалаа хөлөөрөө юу? Тэгээд харъя л да авчиж байгаа юм уу? Өө. Айгуу ном хүм болгоцсон байж тээ. За хэр олон морь сургаж байна? Тоолвол хэд үү? Энэ хоёрыг л. Энэ хоёроо. Аав нь бас түр хэлж за наачаас ирээдүйн авраг уяач байгаа юм даа л гэж энэ. Том болоод хурдан морь уях сонирхолтой юу? За хурдан морь ундаг уу? Хэдэн уралдаанд орсон? Өөрийнхоос л нэг л. Нэг үү? Тэгээ хэдээр дахив? Энэ хонгор үрэг. Хонгор алга үрэг. Ааха. За тэгээд хэдэд орсон? Айрын тавт. Хөө ямар мундгийг. За тэгээ анх удаага ингээ морь унаад айргийн тавд орсон чинь ямар мэдрэмж төрсөн? Гоё. Яг яаж ийн? Гоё байхаараа яг яаж ийн? Тэгэл яг брэнд орж ихтэл гоё. Баярлалаа уйлсан уу? Үгүй. Арайч өөлөөгөө. За одоо ингээд сар шинийн баяр болж штэ тийм ээ. Өөрийнхөө үеийн найзуудтай хандаж юу гэж хэлмээр чам шиг одоо ингээд уяач болох хүсэлтэй ийм энэ тэнд одоо морь сурах байгаа хүмүүс олон л байгаа бах та тий. Тэдэртэй хандаж юу гэж хэлэх вэ? Морьсаа уяраа. Сайн авчаарай. Өөр юу гэмээр. Өөрөө. Одоо энэ Анхаарнаас аймгийн авраг малчин гэдэг ийм гоё шагнал авж штэ. Харсан чи ямар байна? Ер нь ирээдүйд бас ийм авраг сайн малчин болох уу? Болно. За амжилт үсий алдарт уяач болоорой. Аймгийн сайн малчин болоорой. За юу? За.